энэдрсэн сайхан ном баяртам рефтрострогт табхлын баяу сонсон гүсэн ажлын фундамент бол баянэд болтгойд стилс баянэд үлдээд өдөртний амьдралсаа баянэд амьдралтаа процестай сайн сайхны юм сөрүүлж наад альхая задун дээрээ огтлон зонгаалам болоод ламаа зөндисингээ гэдэг энэ багштайхан болоо хашамарлжиг унтласын расана зүлгхан гэдгэлөө Монгол зүгийн сүмдөл өмөргөд багш ойлонтод очиад самсуулсан байна гэж ингэж боддог сэсэжтэй. Тэгээд ламаа уин түүх номтер сэтрэлөө жоохон товчлоо хэлсэн. Энд ч дахиад жоохон ламаа зөндисингээ гэдэг намынамтри одоо энэс Бодлом төстэйшгүй сачтай тустай ятан бархан мэшиг бархандан одоо уулзуулдаг арга мэтэй тэгээд ихлээд бол мэшиг бархантай уулзч чаддаггүй ламаа зөндисингээ ламаас болоо бодлом зонхаалам авиишүтлийн мөр химо консүтлийн мөр эдгээр одоо дамжлага гэдэг ялангуяа хаасан чинэр үзмөр ингээд мэшиг бархан ламаа зөндисингээ айлтаад ламаа зөндисингээ бодлом зонхаалам айлтахад санаас бодлом зонхааламаас сонсоход бол тэрэмдэн утгын ойлгодгүй сэтгэл буудгүй сэтгэл төлөвлөрдгүй тэгээ ингээд бол эдгээр бол төрөл их олон байж түүн одоо ламаа зөндисингээ гэдэг ямар багш вэ тэгээ ямар хөө эрдэмтэй байдаг багшийн эрдэм ба гişin ингээд одоо таны чудонтай баг 신현대도 아시와는 씨가 연단하고 둔제lun기 쭉 그도로 디네라도 마키텐 그도로 매트리게네 소프린팀 그도는 바로로 박시원이 있던 보소 어떤 버튼 같은 지수들을 도착하게 박시원의 세네 박시원의 먼차나가도 아로인으로 화신 팀배들이 신현대도 아시와는 씨가 연단하고 둔제lun기 주제네 이동의 조합원다 땡게도로 배트 서로치라서로 아로인으로도 임살가 부드선 임볼루미니 박신다나 박신이 그들은 박수리 마룬 일등들이 동도도 불받는 프로미티리 이들이 선수 성물로가 파인데로로 아스 우린 박수좀 좀 가려면으로 박신이 있던데 부그 흰색 박신으로 머리 임있던데 두분하다 박도좀 좀 가려면 우리 심들다가 모두 너무 그때쯤 어떤 요 우스tum басыг хэрэгт болбор өөрийн шавьтан харуулсан бол 우스tum басыг имэстэн бүгд төрсөн байдаг. Тэгэхээр 12 бол одоо бодмөрөн дээрээ учраас болов тэнтэй энэ бол багдлом зам хавын намтай учраас энэ дээр энэ дуртай тавьчих бас хүмүүс мэддэг байлгүй мэдхгүй хүмүүс сонсоод бас тэмцлээ хажимснаас бас нэг ажилттай өрөөлөж даагч багш нар ийм эрдэмтэй тэгээ багны хас болоо машин хамтай уулзаад арабадана интерний үл хүчтэй том дугаар тэгээ машин хамтайгүй наваагтлоо машин хамтай уулздаг стилтэн болоод машин хамтаа ямар таалга юу боддог тэр стилтэн буудаг тэгэхээр эдэн бахны хинүүлөө эрхий үлөө хүртэл болсон тийм одоо дийдгэн байна гэж л тэр жоохноос одоо ингээд болоо машин хамтаа ашиг интервьюс өөрийн багшнаас бүр дамжид одоо эдгэрийг бүр хүртэл болсон учраас ямар дамжилгийн бүгдийг аваад би сэтгэлийн одоо эрдэм төвс тэгээд бүгдийг болоо одоо гүйж сонсон би болсон тэгсэн мөртөө бас ламаа зөндисингээ болоо сампууд хийдэг суралцаа энд одоо зургаан баримтын ном суралцаа тэгээд зургаан баримтын барчин гэдэг ном суралцаа тэр нь барчин дамжаа гэдэг бодлон зохион барьдаг штэ тэр мэтинээд дөр суралцаа төгсгөл одоо тэр барчин дамжаа дээр тавиад тэгээд дуусаад одоо дахиад момент суралцаад болоо ихэр суралцаад болоо тэгээ өдөр цаам наамшлаа тэгээ уулын болоо гараад бас хүчтэйгээр бичлэх хэд тэгээ мэшрхэнтэйхэн уулзсан аншрууны бүтээл нэг үуч тийм учраас би клиниктэн би лагшуунаас дахиад эрдэн хэлээс гардаг би клиник талны эрдэн минь би бүгдэн болоо өөртөө болоо баттай тодорхой тийм болоо би энэ бүрт мэдээд ойлгох болоо тэгэд болж ийгд өөрийн багш нь болоо самиасуршан самиэд анхаадаг хандвчсэн гэдэг
강부 재정부터 녹음받는 적이 녹음식으로 조된 더하게 한 네팔에서 도도된 함께 안 신기를 우르트 그런 바가 이대로도 어떻게 나사도로 삼이 텐더도들 트리딜람 어떤 가르마소 팀 박세소도 저를 쳐주 나처럼이 당신에게 다시 저를 쳐주 예탐지 대탐 가세이도 마음에서로 되는 남들로 허브가 바스터 들어가도 비왔으면 되게 바리위 들어도 남의 박세서 모두 내가 많이 네거티브에 오게 될까 테르노로 오스탄데 모노 우시오 바스는 지금 모르겠어 모르 한번도 모르 노르든 뉴엔 거들은 들어 수트서 남자들로 오스탄 바스트린 남자들 모데 하신신으로 오지 제가 오이스 우트르스로 마시로 하나 남자들 있어 한 박신으로 나인들은 스트나무 나인들은 최pon제 시동들 나인들은 명언놈에 하이는 동계로 어서 법에도 들자 저로시 그들은 잠잠한 것을 매달 센터리 부대를 매시로 센터로 어떻게 한 박신 하도로 어디서 빈들을 이들이 너무 있음이 익숙시작 이런 걸로 뭐함 대통령이나서 어떻게 이런 힘이도 됐어. 인기도다 이렇게 담지들이 보기도 더 나를 주네 들고 같은 경우 아상가 들고 같은. 아고의 시우틀이 모르거든. 아고의 시우틀이 어떤 포텐시틀이 어떤 하는 게 포텐시틀이 들어서로 도장 요새 도장 신호를 우드서 포텐시틀 들어올 뭐 오랜 배우로 봤을 파이낸스도 포텐시틀 들어도 신대도 와게네. 엘토리 이나도 포텐시틀 yapıp bakımların her duruşumu Tegero potensialistı indir unsur inermenik sucuk bişiril. Tegetin ya sorulçuğa arga uğan terun uğar işte bakıyor. Argına yamanlık soru yamanlık acil şey evin oldu argın oldu işte. Ben de bakıyor. Tedbir oldu da ağabey işin uydurmaları aylıklarına Tezlerin badesi tepçesi inermenik sucuk bişiril. Bu ben bakım bozdu. Argın moru bakıyor. Adı bu argın moru oldu. Argın ene moru tüne çıkan bulduk. Bu nüve ata konsu dili morximute konsu da hasın çineri otul morximo hasın çineri hamga beto instul bilgo oğa yaman ne oğanı şeydi. Ya nedir beni katırıyor ya. Nedir şişirlikten bir da bejines lastev ya ga şeydi çıkmadı. Doğru endonda yamar uçurulma bir olsunca lastosturu Mungtuhtri явахтай шийдвэр чаддаг ухаан болоо одоо тийм. За энэдэр би өдөр хоол идэнэ. Ямар хоол идэнэ. Энэдэр өөрөө бусд ямар хоол идэхгүй шийдвэр гаргаж чаддаг. Юм одоо ийм учраас ийм зүг бурууг хамгийн гол дэлгүү ухаан имдүүлдэггүй. Нисанэсийн техник юм уу монхог өөрийн их юм уу нэг харамчлал юм уу хоолой юм уу ямар нэг шалтгаанаас ашиг төрийн төлөө юм уу тэгвэл одоо босдод нэг гайхуулах юм байдалтай юм уу тийм хөр юм шийдэх биш. Яг үнэн одоо өвлийн үндэс өөрийн одоо бодисодын сангаар лам хүн одоо тасалгын сангаар одоо нууцтай сангааны үндэсээр идэвхтэй үдсэд зөв хамтын бостой тийм шийдвэрийг гаргаж чаддаг. Буруу биш. Амтнд хороогүй. Амтрын тийм одоо юм тас шийдэдэг. Жишээлбэл би одоо уур хурж байгаа өөрөө би одоо тасалж чаддаг. Өөрөө барьж чаддаг. Жишээлбэл би нэг юм шонжээ, нэг юм дурлжээ. Нэг үгсийн даавар олох нь олохгүй юм даа уурлах юм уу? Гүлгөрсөн зүүн аваад тэрүүндээ шамнаад одоо тэр нь хамтгүй юм дараа нь товлон болсон. Тэр тийм учраас тийм шалтгаантай гэж нарийн нэгтэн мэд тасалж чаддаг. Тийм учраас ерөндөг шүү дээ. Тэгэхээр ясанысын тэтгэрээ олоо тэтгэрийн болоо ерөндөг үний төвдөр болоо нэрүжиний болоо тамэд official гэдэг хөө. Тэгэлэр хаалт чинарыг үдiri мэдсэн бэлгүү уханаас тасалдаг. Тэгэлэр ямар нэг өдөр өхөл мөнгөс гэдэг бас мэдгээд энэ өхөл мөнгөс нэтэр бэлгүү ухаан арах бэлэг. Тэрүүн одоо хосолдон одоо бид
одоо дээш өндрөл хоосон чанартай юм уу өхөл мөнгө хөстөр юм уу амархан даруулаад гэр бүлийн амьдралдч ямар нэг гэр бүлийн ажил үйлээс шийдэж чаддаг ямар аргаар гэр бүлэндээ боломжтой амьдрал сайхан бол тэр бүр арга ухаан нэг гэрийн амьдралыг сайхан авч чаддаг одоо оюун ухаан гэх юм уу тий арга ухаан гэх юм уу ийм байдлаар ойлгохгүй. Тэгэлэн тэрний одоо судлаа явахад ийшээ явахад одоо өхөл мөнгө гэдэг бид сэтгэл буухгүй луунаа зооход ойлгож чадах юм бол бид нэг өдөр чүгээр юм уу унтаад юм уу идэх юм уу тэнэдэх юм уу хэрэг юм салж чадах юм уу тэгж чадахгүй хамгийн тэрний үйлдэл ойлгоогүй онц мэд сонсон төдий тийм нэг байд юм дог яриад төдий сэтгэл буудаггүй. Тийм учраас бид ямар нэгэн шамдад дийлдэг хүч гаргаж дийлдэг санаа тавьчихдаг. Бид одоо өдөртөө амьдрал жишээнд нэг ажил хийх юм уу нэг хөдөө жоос мөнгөийг би олохын тулд бараг амиа өгтөрч оруулаад хамаг хүч гаргаж чирмэж шүү дээ. Тэгээд чирмэж чаддаг тэр хүчтэй юм ханаас гарч байна. Тэр арга хүний гэр бүл 10 хүнтэй гэх юм уу гэр бүлийн эзэмшдэг хүн тэр гэр бүлээ ямар ухаанаар хөгжилтэй амнуу хөгжилгүй амнуу бохор амнуу жаргалтай тэрүүн гардаг шээ. Тэгэхээр бидүүдийн одоо ном биш гэдэг бас түрүүнд хаалтлах. Чи тэр нэг ном бишрхийн сөжиг бишрэл боёно гэгээр нэг замарч тиймтэй адилхан. Өдөр амьдралаас одоо тэгээ хоосон ч нэр нэг гонсгол сэтгэл бодохгүй тийм байна. Тэгэлэрэн дөрөв үнэл тэр зовлоны үнэлэх. Зовлоны үнэлэх дараа 16 зовлоны үнэлгээд өхөл мөнгө үлсэн ямар үнэлэх ингээд шалтгаан гээд дотроо дахиад хуваа. Тэдгэрийг нэгэн нарийн нэгтгэнгээ одоо ойлгодог. Энүүд бүр сайхан ухаарсан дараа хоосон ч нар ухаахад бол зам мөрөөлөө тодорхой байдаг. Тэгэлэрэн бид одоо ингээд сонсголоор хамгийн гол нь бэтэнэ. Тэдний ном хасаар үндэс ойлголт байхгүй болохоор зарим нь одоо намтраг бодлон хавь намтраг монголоор шүү дээ. Монголоор байсан ч тэр монгол уншаад ойлгохгүй байна гэж. Утга нь онохгүй байна. Хүн юу хэлж байгаа юм сайхан яруу нэрөө үгээр сайхан юу үг нь мэддэг болохоос яг цаана юу өгүүлж байна. Ямар юм би тайлбарлаж гисэн би бол бас хүчтэй оног дийлэхгүй тэр нэг үг. Хамгийн гол чиний ханамын судлагдсан юм уу? Тэгээд чарын ном гэх юм уу ялангуяа салсан талаар нь хэвгүй баг байхгүй юу. Баг мөртэй нэг анзаарсан багхлаар ойлгох тийм. Тэр нэг сонсон, хоёр сонсон. Олон удаа судлал номын онцлог судлал тэгэх юм бол сэтгэл нэг ихтэй буугаар сэтгэлээ бас онгиж чадах юм яг өөртөө бас нэг зориг юм уу ухаан юм уу энэ хөт амьдралаас болох юм биш гэсэн итгэл бас болно гэдэг бол байдаг. Тэгэлэр одоо эндээс бас ярьдгиймсэн бас өөртөө сэдвсэн гараа явуулсан. Тэгэлэр одоо ингээд энэ ламаа сүнжсэн гэл амгэрөө бодлоомын багш нь үстэй. Эдгээр эрдэм тэгэлэр өрийн ятан бурхан одоо бас хамжиргыг бүгд гүйцэтгэж өгөх багш нараас бүр одоо тэгээд авсан мөртөө Лүжийн намжирмэтэн бакунгийн хоронгийн мишээ болсон. Тэгэлэр өөрөндөө биеийн төрсөлөө биеэр ямар нэг байдлыг харахад энэ хүн ямар үжид ямар бодолтой ямар шинжтэй юу гэдэг үчид мэдхгүй байлаа гэж. Тэгээд эндээс нь одоо ламаа өрөө одоо энэ лас байдаг шүү дээ. Мөнгө лас байна. Лассан хашаа яв. Зан хачаа хөөзөн ташлаг тийш амарлаад хөөзөн дээр одоо бас нэг хийдэл устд морлоод цагч үртэндээ алдсан. Тэр багшны нөшд морлоод өөрийнх нь одоо ойлгосон мэдсэн бүгдийг айлтгачээ. Тэгээд бас өөрөө сэтгэл одоо баахан ном энэ төр бүртээд бараваажин сонсор тэгээд тэр бүгдийн очоод бараваагт морлоод тэнд чагчин соглоо. За чадвар хорчин чагчин баахан дээр нэг авшиг ван тэр бүтэн баахан номын одоо бүртээд тэгээд хүн гэдэг бол намаа модонжсэн гэвэл сэтгэл уйсан тийм байдал төржиж тэрийн ямар шинжээ гэх юм бол орчноос гэтэл магадл сэтгэл маш хүчтэй төрд. Тэгээд тэрүүний бол тэгээд нясонис энэ бол мууч буруу шунуулж нааш чүд руу багт. Одоо тэр
орчны зовлонгийн далайгаас сэтгэл ирсэн магадас сэтгэл тэр хүнд одоо гэмшил одоо нэг цаг нэг минут суух дур гэх юм уу сэтгэл маш хүчтэй төрөхөд болов аннээс өөр юм монхов юм уу шунал юм хамгийн гол одоо шунал монхов юм харамсал гэх юм уу харамсаж явах юм уу одоо тэгээд одоо харамнаж явах юм уу хүний хорлох бодлууд атгах юм уу тэдгээр үзлүүд бол одоо аяндаа бодол санаа бол сэтгэл бол буугүй. Гэхдээ маш хүчтэй байсан бол тэр нь багасаа. Тэгээд бол амьтан тус хийхээр үлдэл бол одоо болгож шийж. Термин бас ингээд бол одоо цаантан цаны ба эмин гэдэг тэр номдоо эмин дэслэхэд бол эдэмжлонд баури томхачи сарчаг гэдэг мэтлээ. Тэгээд сарчаг гэдэг жинэрэн даваа ламаас өчөж омаатолвач харыг түүжлийн ном тэгээд вэн суралц тухай түүн тандаа ойлгох юм байна гэж. Тэгээд рончлонд гэдэг тэр хажууд заларч байгаа үед жирэн бүч гэдэг болоод жирэн бүчээс бол лама омаа үзүүлсэн ном жирэн бүчээс чубар хамжилт нами нэг удаа сонссон байна гэж. Тэгээд юм байна. Тэгээд бодлом зонхоо алам болов дөрвөн багштайгаа шамбарлалтай байт юм аа гэж. Пенсийн шамбарлалт. Бодлом зонхоо алам өөрийн багш жизэрэн даваа багшаас мөн олон намыг хүртэл хөлөв хамгаалдаг анжилда хамгаш одоо бурхан болдог шид решидээ бол одоо жизэрэн даваа хамгаач багшаас хүртсэн байдаг. Тэгээ багшсан бас одоо эдэн бурханы зүйлийн дээр жирэн бочод хаосонч нар үзэлмөрийг бас та жирэн бочоос авах юм болов хаастан байдаг юм сайн байна. Түүхэн дээр тэгээд бас авсан байдаг. Ламаа муу зөнжсэн гэлэн багш бас ингээд одоо багцлам цонхоолоос түүжлийн болон даваад байгаа гэдэг түүжилт орох явдал мөрийн тэрний тайлбар хөтөлбөр одоо дэлгүүрэнгүй болон цонхоос сонслоо тэрүүн суралцтол ухаад ойлгосон мэлсэн байна гэсэн үг байхгүй. Богдолом цонхоолон дөрөв тийм одоо багш шивэн цаасан бас багш болсон. Та бас наасаа ихлэ багшиж байгаа. Сүүлд нь одоо бодломын цонхоолын эрдэм бичлэг одоо тэрүүнд нь одоо бишээд үрээ ихэвгүй багш нар бас бишээдэн шаваад одоо бас ном хүртсэн. Ийм одоо гайхалтай. Тэгэхээр багш нар бас тэр одоо гайхдаг. Ийм одоо бас зохиолыг үзүүлсэн байдаг ялаар энэ нэг нь бол басууч хийж чадсан гэдэг юм байгаа. Тэр лам бол бодмөрийн зэрэг ялцсан. Тэр багш болсон. Богдолом зонхоолон тэр ламаас олон ном хүртэж сүүлд нь тэр лам дахиад богдолом зонхоолон төшөөрөө бодмөрийн зэрэг та айлтал хайлаа. Одоогийн сүүн цагта алишангийн бодмөрийн зүйлийг тэрэн ишдат тэрнгээр одоо үйлдэл тамэн одоо цаг үед энэ сүүн цагийн энэ хүмүүс одоо богдолом юу л бодмөрийн зэрэг ном ялтсан тийм багш байдаг гэж. Тэр хооронд богдолом 46 насны түүхэн дээр тэрний бүр дэлгүүрэнгүй ярих болно. Одоо тавчлаад хэлчихье явж. За тэгэлэр нь одоо богдолом зонхоолон 36 настай. Одоо ингээд одоо морилж байгаа цаг үе шүү да. Энэ нь бас одоо мэдчих хэрэгтэй. Богдолом зонхоолын багш нь ламаа мордон жисгээд ийм эрдэм төгсгөө болсон. Ийм эдэм та одоо нууц талбараас мэддэг тийм эрдэмтэй энэ багшаас болов бас богдолом зонхоолон болов тэр ламаас олон ном хүртээд олон номын одоо хүртээд болов богдолом болов орчноор бүтлэг магадас маш хүчтэй бодийн сэтгэл хаосонч нар үзэлгэд одоо их бичлэгдэг. Тэгэхээр бол бас маш ирдэг. Тэр дээр одоо бичлэглөө намаа өмөлжингээ багшд болов орчноор бүтлэг магадас сэтгэл маш хүчтэй төрөө бодийн сэтгэл төрөө хаосонч нь үжинмөрий бичлэгдгээр бол өөртөө болов буруу ухаасан байдаг. Намаа өмөлжингээ болов тэрнээс яад ухаасан бэ? Маншиг бурхантай уулзах маншиг бурханаас ном бүртгэдэг. Тийм эрдэм бодол тэрүүнд бол бэрхшээ ийм эрдэмтэй бол өөрийн багш байдаг. Тэгэхээр одоо богдолом зонхооломч болсон. Ийм эрдэмтэй багш нараас бол маншиг бурханд одоо
уулзах овдос эдгэрийг хүртээд тэгээд маширвахна цам бичлах бишэл бүтээл бичлэгийг одоо нэгэн гүчтгүүр сайхан сууд тэр нь бол асаас уу баруун талх юм уу баруун хот талруу дөрөв гадуун хийдэг дэлгүүн тийшээ гадуун хийдэг тасан бэрүүнээс нэг 40 минут өнгөрөх жоохон хийх байгаа. Тийм дээр бол огломлон коломтон даагууд маширвахын бүтээд олон жил болсон хөдөн сараар бол одоо бичлэх сусан. Тэгэлэрэнтэй тухайн үед одоо ламаа өмөөдөн дэсингээс байна уу богдоломцон коломч байна уу багш хоёрон болоо хүнээс өргөлс гүсэх юм уу нэр алдар юм уу нэг зүгтэн юм уу сайн сайхан сонсох тийм юм болов ирээсэн хүсдэггүй тийм их бодолч төрдөггүй ялангуу орчлонгийн талайдын энэ талайгийн тоглоомоос шаарддаг тийм бодлоготой бос маш хүндэтгэл өөргөхд бол өөртөө бол бүхэл Монголын тийм бодол маш хүчтэй энэ бүгд батар шиг байна төр зүрийн юм нэг юу байна гэдэг бол тийм бодол төрдөг тэр хүний нэр аюурч магтах юм уу юм өргөлөх юм уу ямар нэг нэр чал үүрэг төр зөр нэг нэг дээр бид амьдрал юм байна гэж хоруу орчлон амьдрал ийм бодол маш хүчтэй өөртөө төрдөг ялангуу одоо агдломжон колом тэрвэс бол олон хөдөө мянган шанартай ном готөлдөг ном зохиодог ном тайлбарладаг ингэхлээр өөрөө би одоо биш номтой хүн бай би эрдэмтэй би ном ухаан би мэрэгсэн тийм хүмүүс бодол өөртөө ирсэн байдаг бай босдоо маш эрдэмтэй гэдэг бол дийдийн бол алдарсан байдаг төвд болоод цас мөнгөцөлөөс болоод үеийн нотод болоо ийм алдарсан байхад эгэл хүн байхаас сонсоход би энэ тоо би бол хэм бондоо болж би эрдэмтэй болж би бол одоо эгэл хүн биш болсон байна өөрөө би энэ тэр үеийн тухайн бодломжон колом тийм бодол байхгүй ялангуяа одоо сүнэл одомдан багш лосоврын явагдвал маш юм нарийнаар бодцоо одоо буруу зүрэл шууд тасалдаг буруу үдэлийг нэг агшаантад 1 минутад гаргадаггүй тийм одоо хүчтэй агшаас тийм байж за ингээд одоо ийм хүчтэй ингээд байж байгаа бол богдоломжон коломд болоод бид ирэхлээ шүү дээ маширвахны бүтэлийн дээр бүтээсэн шүү дээ маширвахын одоо хоосон ч нар үгүй ямар нэг ном айлтгахт нь ламаа өмөөсөн жисгээд айлтцаар ламаа өмөөсөн жисгээд дамжид бол богдоломжон колом маширвахны эрдэм юм айлтсан тэгээд дамжид сонсдог. Тэгээд дамжид сонсохдоо өөрөө бас ойлгодоггүй ухааны олдоггүй ивэ олдог сэтгэл буудаггүй тийм байж вэ гэж тэгээд юу ч одоо ингээд өөрөө янз бүрээр одоо багш нь ийм байхад одоо бас ингээд өөр бичлэхэд бүтээл энэ төр олон одоо бүтээл бол бас олон шавнартай ном готөл нууц тэрнээс бол содроос бол маш одоо ингээд одоо нарийн ихтэй гараад бол одоо хүч гаргаад бол одоо тайлбар хийгээд ном айлтж байж энэ бодломжон хаал өөртөө бас арчлагч магт төрсөн байгаа бид бол өөрийнхөө болгож идэв тэгээд бол бодийн сэтгэл ус өөртөө ичвэлсэн байгуу баяр би баг хасан ч надад бас мэрэгсэн байлгүй доо гэж сэтгэл одоо бүр одоо 21 настай байхдаа 22 настай байхад одоо бэлгээр мэд Монгол шууд навчлахаар судах өөрийнхөө бодол тэгэд бас тийм бодол ус өөртөө төрж ижээ тэдгээр одоо бичлэг бодлоо болов ламаа умаа зүжсэн дамжид маширвахын айлтгсан байхгүй юу нийт сэтгэлдээ бууж идэг одоо нэг үйл мөр байна энэ одоо хоосон ч төв үеийн хоосон ч нэрийн үйл мөнөө сэтгүүлч үжлийн хоосон ч нар үйл мөр мөнөө биш юу гэж маширвахын бархан та нэг над мөнөө биш юу нэг айлтдаг бүрээш ямар үйл вэ ямар ёсны үйл вэ тогтоосон дөрвөн үйл аль үйл болох вэ гэж бол ингээд айлтгах бол маширвахын болов чиний наач үйл чинь төв үеийн ч мөрч биш сэтгүүлчийн үдлийн мөрч бас биш тэр бол чанаа хаашин зүгээр нэг юм бүгд хоосон гэдэг үдэлчин буруу үдэл байна гэж тэгээд бол одоо өөртөө дамжаад бол өөртөө харуу маширвахын бол ламаа өмөөсөн жисгээд айлдаад ламаа өмөөсөн жисгээ
тэр айлсан багш нь бол одоо бодломжон хоолом ингээд таны энэ үдирч ямар ч үдирч биш байна. Меншурах юм бол ингээд айлсан байна. Одоо тэгвэл би яах вэ гэхэд айлгах бол эдийн ном сайтар ухны зохиолном анисхан болоод тодорхойд одоо тэрүүнд их шамдах хэрэгтэй. Тэгвэл хашин тахтай болно. Тэгэд айлдчих. Тэгээд меншурахын юу гэдэг зуруу юм одоо даалгаврах юм уу? Эдгээр бүтэх юм бол хоосон ч нэрээ бодиттой онолол ойлголт болно. Мэдхгүй нэг удахгүй хоосон ч нэр бол мэрэх болно гэдэг ялсан байдаг. Тэр меншурах нь одоо бодломжон хоолонд одоо гарагч урдын одоо хийсэн нүүл хилэнч эдгээр одоо айлгад буйны ихэр хураад тийшээ ариусад одоо буйны ариудад одоо тэрүүшгээр хийсэн нүүл нэнгүүрүүд орой тэр нүүлүүдийг бол гоо болоод айлгад хэрэгтэй. Буйны өдрөөс өдрөс ариулах хэрэгтэй. Энэ нэг үйл бол нэгдүгээр үйл дээрээ энэ үйлдэл шамдараа гэж энэ бол нэгдүгээр. Хоёрдугаар бол дааш шинжээ. Энэдээс хойш лам идэн бол нэг мөнч нарын бодис сэтгэлийн төрүүлд лам байна уу, ядам байна уу? Нэг мөнч нар шуугч. Ламч ядамч лам юм шуугч. Тэгээд одоо нэг мөнч нар юм үүднээс бишэлгээд соёрхон тавьд. Тэр солван дэг. Солван дэг соёрхон тавьд бишээ хүндэтгэхийн өргөд одоо чин сэтгэлээс нь одоо лам болоо ядам хайрна бол нэг юм шүү тустай байдгүй. Бидүүдийн сэтгэл лам ядам юм сөхөс тустай болчихлоо. Бидүүдийн сэтгэл бишрэл таатгал хүч баг байна гэсэн гэвэл одоо энэ үгээс талбар ойлгох болоо гэж тэгэлэр нэг мөн чандар нэг юм шүү гэдэг маш хүчтэй сойрхон тахуулаарай. Тэгэлэр ламаас сонсон эдэмч нь ядам шүү. Ядам бурхны эрдэмч тэр чихрэн ядам бурхнаас өөр авч чадах тийм чамд ухаан буйн хол тавилан байхгүй. Тэгэлэр бодломжон хоолон болоод меншурахын тагаар меншурахын бүтэлийн тэр бүгдийг ашигын тэр авчаад бичнэл бас олон меншурахын бүтэлийн тэр бүтээсэн ч гэсэн өөр меншурахын уулзахгүй тэгсэн мөртөө багшаасан дамжид одоо меншурахын айл дөрөх хоосон чинэр үзлмөрөө айлдахад ойлгодгүй. Тийм учраас тэрний үгээр лам болоод ядамаа бол нэг мөнч нараа тавьчлаа хийгээгүй байна гэсэн бас нэг дутлагыг айлдсан байдаг. За тэгээд одоо гуравдах нь бол шантаачин бономж рибаладны дожижиг хондол донд ашиглаж байгаа. Шантаачин бүхлээр нь одоо 17 банд да түүцгийн үдлийн одоо эзэмшсэн нагарж үний тэргүүт. Сэтгэлээс гарсан сэтгэл үдлийн мөрийг эзэмшсэн асанга тэргүүт нь үдлийн мөрийг ялангуяа дотроос бол түүцгийн хоосончны үдлийн мөрийг бол тогтсон үдсэн мөрийг бол тогтсон талаар түүцгийн тогтсон талаар бол батлаа болохын тулд бол нагарж үний тэргүүтнээ хоосончны үдлийн үндэсгтэй ном байх. Тэрүүний тайлбар Лобон Санжижан гэдэг шавын тэр шавын бода балида гэсэн ном байгаа. Энэ бол түүдийн үндэслэл 27 бүлэг тэрүүний 18 дугаар бүлгийн нэг шилэг ном. Галдэ помботагина чиданжи жибурч галдэ помботаг мена чиданжи цэний мембер зэрэг энэ нэг шилэг номдор богцолоо юм биш асуудалд тэрүүн тайлбар Лобон Санжижан бода балида шилэг номын тайлбарыг болгоно үтсэн байх хэрэгтэй. Тэгээд юу хэлсэн байгаар эдгээрээс номын нарийн их томч судалт ингээд сайн үзэж сайн ойлгох юм бол нэг л удахгүй та хоосонч нарын бүчтэй онолд сурталуу биднээ гэж бол меншурах нь өөртөө бол үндэс та эдгээр гурвын хүчтэй маш одоо тасралгүй бичлэгийг нямлан нямсалын баглаар бичлэгийг хэрэгжүүлд тэгээ нэг л удахгүй та хоосонч нарын анисууд тань төрөх болно. Содор нууцны ядлуугуудын содор яс нууцны ясуудын утган нэг л удахгүй танд таны сэтгэл бол эндүүлгүй бүгд олох болно. Одоо таны хөдөн мянган шамдартай ном бүтэлж байгаа. Хөдөн мянган шамдар нь ачтуудын болон төр төрөндөө ороход бол
ришиг жажалаа бэвд. Нэг хэсэг ууланд марил болоо одоо цам энэ тэр юм тавьлаа цам нэм одоо буин уулд болоо ингэх нэг л удахгүй одоо тахаасан ч нэр гүйлт өнөө орноо тэгэлэр нь уртын одоо богдлом өөрийн биш уулжсэн үзэл нь болоо хоосон ч нэр үзэл биш байсан юм шүү. Тэгээ машин болох юм биш л одоо шийдвэрийг бол шууд гаргад өгсөн шүү. Тэгвэл би одоо яана гэхлээр нь юм гурван юу багш болоод ятам болоод нэг мончнаар нэг юм шүү тустай байхгүй нэг үгүй. Тэр бичлэгаа гэж амьдралаа хэрэгжүүлээ гэдэг нэг. Хоёр дахь нь бол тэрүүсгээр галбаас одоо хураасан хилэмчнүүд арилгаа. Тэрүндээ шамт гэж. Урах нь юу гэнэ? Төвжлийн цохолмор хоосон чанарын хөдөлмөрийн үндэснээ тэрүний тайлбар түндвэр сайн унш. Төв нэг л удахгүй та хоосон чанарыг олно гэдэг. Ингэж бол машин урах лундын танд захаал. Тэгэд бол өөртөө бол айлтсан байдаг. Таалгаар. Тэгэлэр маш одоо энэ гурван зохиолагчдын 36 насаас бол 38 хүртээ насаас одоо мөрдөд тасаад өмнө ч усаа укачлаа газар богдлом зонхавалан болов энэ мөрдөд нэг уулын ахгүй жоохон газар байх. Тэр газар бол маш одоо ажил хийс. Шаналгсан тийм газар тэнд одоо богдлом зонхавалан 35 мөргөсөн орсерс чулуу хатгаж чулуу том чулуу хөдөн гэсэн боловсрол тэр гонгараад тагчээд айтим шуугч нэг агуй дотор л 35 бом мөргөл 35 бом мандал өргөд тэгээ 35 бом бол тэр доншиг гэдэг бол 35 болох нэ одоо нэрдүүр одоо амсгатаад бол тэр агуй дүүрэн одоо 35 болох нь өөртөө дарамжууд тэр агуйн харагдсан тийм дүрсүүл өөртөө би болчихсан гэж. Тэгээ мандал өргөж яхад бол гарын алах өндөр чулуундar гэршүүлдээд бүр илэгдээд тусан гартар ясан нэвтрүүт тэгж мөргөд бол одоо тухайн үед тийм мөргөлөө төгстэй ихээр үйлдэлсэн байдаг гэж. Тийм одоо газар тэгээ одоо энд хүрээ тасаад чи маргааш энд мөргөөд энд яманда бүрхэнд одоо яаж бичлэг тэрнээ жоохон тэр уул ингэж жоохон тийшээ явах юм бол яманда бүрхнээ бичлэг хийдэг бас тийм нэг орон байгаа. Тэр тухайн үед бас мөргөн тэгээ мандал өргөн 7 гишүүн үднэ буян хураага тэгээд бол одоо төвөдлийн хоосон чанар үйлчлэл номуудыг болгоод бичлэг өмшин тэгээд одоо бас яманда бүрхнээ бичлэг цам тэрүүндээ бас тасралгүй тэгээ садч тэгээ 8 шавтайгаа 8 шавь бүр машин урахна нэр дурдсан эдгээр шавтан тусгай танд одоо онцгой тийм шүтэн барилдана ёстой энэгүй та нэг л удахгүй хоосон чанарын гүйцэд онд идэх болно гэдэг энэ зэрлэгийг машин урхан болгосон дагуур одоо боглоо ийшээ шийдээд энэ ууланд одоо морилдсон цаг үе бол болж байгаа. Тэгэхээр 36-аас 37-38 төсөл байжсэн зам мөрөглөө ингэж явж байгаа. Тэгэлэрэн тануу одоо бодох хэрэгтэй. Богдлом бид 1357-аас нэг наснаас мэдлээс хойш одоо 36 хүртэл ямар номсролч юу ямар зам үйлдэл ямар бодолтой тухайн үед бодлоонд ямар хөө бодол төрж ирсэн. За эдгээр бодлоор бидүүдийн сэтгэл бодол ямар бодолтой ямар хөө амьдралтай тэр үеийн амьдрал одоо ч илгаатай л та хамаагүй бодол санаагаа бид тэр үеийн тэр бодлыг сайхан бодлоо бид хойруулж чадна бид дэдийн ном бурхны ном юм уу ямар нэг онцлог унших юм уу ямар нэг буян ном хөдөө уншихад хэрэг нь болоо гарч байгаа. За улам нэг ном уншаа нэг оморхоод юм уу нэрийг алдчих юм уу нэр алдчихгүй сэч юм хүний модод хүний басад оромжуулж юм уу бид доктор ном хийлээ жоохон ном сурлаа сүм хийдэр олон газар тойрлоо юм үзлээ гэсэн хэрэг нь гараагүй тэр бичлэгнээ ансан ойлгохгүй гэсэн шинж тэр өөрт нь буян барай буруугаас бид өөрийн биеийг тоод би босдоос илүү бодол төрж идэв бид өөрийн тэнэг ухаан эрдэм дутуу гэсэн үдлээс л бид өөрийн биеийг хүнээс босдоос энэ дэсгэд ганц би л босоод илүү шиг тийм бодол төрдөг байхгүй би л жаргалтай байх хэрэгтэй би жаргал гэж хаад жаргал гэсэн бодлоос наваа бид одоо зовж явах тэр үш ингэж зовж ирсэн учраас л үедгэрээ бид бас бодох хэрэгтэй.
ийм одоо цагийн бидүүдийн амьдралд өөрийн тохиолдод эдгэрийг бид бодохгүй болсон болов. Эдгээр номын сонсон төдий. Тэгээ сонсон төдийгээр бид ухаарсан уу? Гэгэрч нөхсөн байхгүй. Сонсон тэгээ бодно. Тэгээ бичлэг хэрэгжүүлэхэд нэг өдөр биш, нэг сар биш, нэг жил биш, нэг наснаар хэрэгжүүлэх чармайх. Тэр дунд хичнээн бэрхшээлийн аргалд тулахыг чармайг хичээлбэхгүй л хүн дийлдэг. Тэгээ дундаа хүн зориг мохордог. Янз бүрийн шалтгаан таар. Тэр шалтгааны яагаад гарахыг бодох хэрэгтэй. Тэгэхээр би өөрийнхөө одоо цаг үе 20 дугаар цаг үе би бурхны шишинтэн гэдэг болж байгаа бол. Тэгэхээр бурхны шишинтэн гэдэг би бурхны шишинтэн гэдэг өөрийнхөө үнэлэхийн тулд бусдын шиш гадаад шишний үлдмээр онолыг бас тэрүүний бас мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө бурхны шишинтэнээ онолмэр гэдэг би мэрэгчсэн гэдэг өөрийнхөө юугаар үнэлэх вэ? Гадаад шишинтэнээ үнэлмэр хамгийн багадаа 8-10 одоо дэлхийд их алдарсан бас 2-3 мянган жилийн түүхтэй тийм гадаад шишин биш. Тэдгээр шишин онол үнэлийг нэгнээр мэдээд тэрүүнээс бурхан багшийн шашин үнэл онол гэдэг. Тэрүүнээс ялгарт шалгарт адгарсан онцгой байдаг ямар учрыг бусдын шишинд үеийн үр байна уу байгаа. Түүн бяцлаг байна уу бай. Нийслэл юм балдур юм үүсч хамгийн юугаар ялгах бод хоосон чинэр үүдээс бодын сэтгэл энэ нь одоо маш хүчтэй. Тэр үнсэр эсхэмжсэн бусдаас ялгарсан. Энэрнгийн нэгсэр ялгарсан. Тийм учраас л маш одоо бурхны шишинд маш үнсэг байдаг. Зүгээр нэг нүдэнд эгэлнүүдээр бид харж үзэхгүй. Игэл бод ойлгод мэдгүй энэ төдөө биш ээ. Нарийн сайн бодод. Тэгэхээр богдод хоосон чинэрийг бодноо гэдэг хөдий зориг гаргаж чирмээ гаргаад одоо төсөөд хойш 36 хүртэх шинэ мэрэв. Тэгээ 22 3 4 настай байхдаа бас өөртөө юм биш л төржсэн. Тэгэхээр мөр хоосон чинэр биш. Хоосон чинэр яг уцсалдхан болсон. Тэсэндээс яг маш бүрхэнд айлтахад юу дэлсэн. Айлтар тодорхой шүү дээ. Түүнчээд хоосон чинэр яг үнэн бодтой онол мэдэх юм бол ийм тамут эдэрий өөртөө бүрдүүл хийх юм бол яг л удахгүй хоосон чинэрийг бодтой олно гэж одоо маш их тэгэлэр одоо ийм учиртай өнөөдөр энэ төртөд авчлаа. За тэгээ та бүхэн бас энэ амтар энэ түүхээс өөртөө бас онцлж онцлуулж ойлгохгүй гэдэг зориг мохор зөвхөн гүшин яргууны өрөмөртэй 1 удаа уншин 2 удаа уншин 3 удаа уншин 4 удаа уншин тэгээд энэ одоо богдломын намтрууд тайлбар олон байдаг. Олон багш нарын тайлбарч байдаг. Тэгэхээр бас сонс тэгээд шинж тэр нэг боо сэтгэлд бууж байгаа сэтгэлч бас нэг хавьяалтай ялгаа мэдүүлж хамтаас нэг мэдэл төрөх болов бодтой болов агаад тэгээд итгэж байна гэж за тэгээд та бүхэн сайн сайхны итгэл энэ өдрийг сайхан өнгөрөөрэй гэж тайлбарья.